Улаанбаатар хотын дулааны хэрэгцээг зүүн баруун гэж хоёр хэсэгт хувааж үзнэ. За энэ станц хотын зүүн бүсийн дулааны хэрэгцээг дангаараа хариуцах хүчин чадалтай. За ойролцоогоор 60 гаруй мянган айл өрх аж ахуйн нэгжийг дулаанаар хангах төлөвлөгөөтэй. За ингэснээр дулааны цахилгаан станц 3 болон 4-р цахилгаан станцуудын ачаалал бурж хэрэглэгчдэд хүрч буй эцсийн бүтээгдэхүүн чанартайгаар хүрэх боломж бүрдэх юм а. За чанар гэдэг нь дулаан гэсэн үг. Улсын засгийн газрын 2012-оос 16 оны мөрийн хөтөлбөрт амгалан дулааны станцыг барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байсан. 1950-ад онд баригдсан дулааны цахилгаан станц 2-оос хойш хятад улсын оролцоо дэмжлэгтэйгээр хийж байгаа томоохон бүтээн байгуулалт. Энэхүү амгалан дулааны станц нь хоёр орны найрамд хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болж байгаамаа. Амгалан дулааны станцыг богино хугацаанд ашиглалтанд оруулж цаг хожихын тулд засгийн газар хот санхүүжүүлэгч болоод гүйцэтгэгч нарын ажлын уялдаа холбоо сайн байсныг энэ үеэр хүн бүр онцоллоо. За улсын хурлын зүгээс тус станцад зориулагдсан тоног төхөөрөмжийг хил гайлаар сааталгүй нэвтрүүлэхэд анхаарал хандуулахаас гадна татврын хөнгөлөлтүүдийг ч батлаж өгсөн нь ашиглалтанд орох хугацааг найшлуулахад түлхэж болжээ. За Улаанбаатар хотын зүгээс газар чөлөөлөхөд нийтдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Харин станцын өртөг 75 сая доллараар хэмжигдэж байна. За одоогоор Монгол улсын засгийн газраас 1 долларын зардал гараагүй боловч тус зардлыг Хөгжлийн банк тодорхой үе шаттайгаар эргэн төлөлтийг нь хийх үүрэг хүлээх юм а. Станцыг бол бид нар бас Чингис Монголын хөрөнгөөр санхүүжүүлж бас ингэж ашигласан байгаа. 348 мегаваттын хүчин чадалтайгаар ингээд ашиглалтанд бид нар хүлээж авч нээлтийг хийж байгаа. За бүгд найрамдах Хятад ард улсын машин инженерийн корпорац төрийн өмчт хувьцаат компани энэ станцыг ажлыг гардан гүйцэтгсэн. За хотын зүүн бүсийн дулааны ачааллыг тус станц бууруулаад зогсохгүй. Өнөөдөр дулааны хүрэлцээгүй улмаас баригдаад ашиглалтанд орж чадахгүй байгаа 160 барилга байгууламжид шинээр дулаан өгөх юм а.